Түлээчний их сургууль. Түүний эцэг. 4-р хэсэг. Байна уу? Сайн байна уу? Болдэрдний Бацаахан гэдэг хүмүүс үү? Тийм байна. Өөрөө юм блэ? Би Тэмүүлэн Батмөх гэдэг хүн байна. Манай хоёр хүүхэд хөдөө цуг яваад одоо болтол ирээгүй байна. Ямар ч холбоо өрөхгүй бүтэн сар болчихлоо. Харин санаа зовоод байна. Яг тэ тэгэл сүлжээ газар явж байгаа билүү дээ. Хэдэн хоног биш бүр бүтэн сар болчихлоо штэ. Явж байгаа замдаа саацсан ч юм билүү? За. Би завгүй байна. Дараа яа. Гэж хэлээд уцаа тасалж хав. Батмөх түүний хүүхдүүдээ ажилласаа илүүд үздэггүй хэдий мэддэгч юу ч гэсэн ярилцаад үзье гэж шийдсэн учраас ийм залгсан билээ. Ямар ч чухал ажилтай байсан тэр чинь хүүхдүүдээс чинь нэрхэн биш шүү дээ хэмээн тэр дотроо уцаа салгасныхын нар дээр бодлороо хариулв. Тэгээд үргэлжлүүлэн цагтаар очихоос аргагүй боллоо та гэж нэмж бодов. Тэр хувцас өмсөх, шатар доошо бууж байрнаасаа гарах, зогсоол дээр очиж машинаасаа хоорондоо Тэмүүлэнтэй маргалцсан тэр оройг мөн сэтгэл хоослоод хайчихсан маргааш өглөөг эргэн санджээ. Өглөөс ирээд тэр аяган дус хийж уух тадлаасаа татгалзсан шууд Тэмүүлэнгийн өрөөний гадна очсон юм. Тэгээд хаалхыг нь тогших зуураа. Тэмүүлэн аавыгаа уучлаарай. Би арай хатуу хандчих. Сургуулаа төгсгөн чамд хэрэгтэй гэж удаад л тэгсэн юм аа. Болдэрдэнтэйгээ өвгөн их рүү яваад амраад ирэхгүй юу да. Тэгээд ирсний чин дараа дахиад ярилцъя. Үнэхээр гармаар байвал би чиний шийдвэр хүчний хүндэлнэ гэж хэлж дуусаад хаалхыг онгойлгосон. Хаалга нь байнга түгжээтэй байдаг атал тэр өглөө түгжээгүй байхыг хараад тэр түүний орлоо харахаас өмнө түүнийг явчихсан мэдсэн юм. Орон дээр очин хэдэн минут төмбөн бодлоор хучуулан нэлээд удаан ханширтаж сууж. Өрөөрөөгөө зүглээд орны хажууд барилах жижиг тавир дээрээс утсаа авч Тэмүүлэн рүү яг залгах гэснээ орлуучулуудж байгаа. Аль жилийн өмнөөс Тэмүүлэн өдөөс нь нүгсүрдэг болсон цагаас хойш хоорондоо тэрсэлдэж буй өршөөх сэтгэл болон бууж өгөхгүйгийн хатуу зан авир хоёр нь дахин бие биентэйгээ тулалдсан нь энэ байлаа. Тэр цагдаагийн газрын хажууд ирэв. Машинаасаа бууж хашаа руу алхлаа. Нар бүртгийгчүүлгүй тэнгэрийн зүүн үр талаас хурцаар гэлбэж хашаанд байх моднууд ногоорч өвс эцэг үнэртэх жирийн л нэг зуун ёглоо. Харин энэ хашаа өөр ертөнц гэмээр. Нэг тийм зунч хүүтнэрээ байдаг ертөнц. Орох үүдний том хаалганы наад талд хоёр-хоёроор баруун зүүн талд зэрэгцүүлж байрлуулсан 4 сандал байв. Тэрний зүүн талд нь ахмад насны эмэгтэй өсвөр насны охинтой цуг уйлжсэн. Нилээд удаан уйлж байгаа нь илт. Хоёулынгийнх нь нүдний дээд зовх ихэд улайж сандалны суугааг үлдсэн болонд хуурай салбитэг овоолжээ. Батмөх тийшээ хайлтхан гарс шидэд буцаад урагш харав. Дотогш ортол өндөр биер хүжижүр цагтаа сайн байна уу гэж мэнд бидэв. Тэрээр сайн байсан бол юу гэж ишээ эрхвлээд хэмээн бодсон ч хариу мэнд мэдээд ирсэн учир шалтгаанаа тайлбарлаа. Жижиг түнд байцаагчийн өрөөг зааж өгөв. Батмөх тийш орж эхлээд өргөдөл бичин дараа нь мэдүүлгээ байцаагчид тэмдэглүүлжээ. Хэд хоногийн дараа хэрэг дээр чинь ажиллах мөрдөгч дахин дуудана. Одоо явж болно. Хэмэв. Батмөхч толгой дохиод дөрөөнөөс гарлаа. Яг хэлсэнгээс орон 3 хоногийн дараа мөрдөгч Мөнх бат хийх залуу түүн рүү залгаж ирэхийг шаардав. Ирэх гэж нэг их удаагүй ч өрөөнд нь орсон даруйд нөгөө мөрдөгч залуу хитэрлэж эхлэх тэр. Цаг тавуулсан аятай. Хоцрох муухай шүү. Яасан удаа явж ирд юм бэ? Гэх зэрэгээр үг унгахаж. Батмөх тоосон ч үү. Ширээнийх нь урд талд байх жижиг сандал дээр суулаа.
Хүүхдээ эрен сурвалжлуулах гээд байгаа юм биз дээ. Гиснээ түүн рүү ёжтой харц шидэв. Батмүх тийм ээ хэмээн нам дуугаар хариуллаа. Тэр мөрдөгч өгсөн мэдүүлгийг нь тодруулж буй бололтой янз бүрийн асуултаар түүний 30 орчим минут болов. Тэгснээ сүүлд нь та нар тэмүүлэн чинь ер нь эрүүл саруул ухаантай байсан гэх баталгаа бий юу? Гэж Батмүхийн нүд рүү ихцэлж харж байгаад хээвнийг асууж байгаа. Саяны хүртэл хийсэн бүх үйлдэл үгийг нь үл тоосон тэрээр энгийнээр хариулж болох байсан ч албаар уурсангүй. Хүн маань их сургууль орж ирсэн шүү. Гэлээ. Тийм үү. Мундаг лээ. За юу гэж би нэг нүгэл ирээ. Эрен сурвалжлах ажиллагаа удаан болдог. Ер нь маш удаан болд юм а. Гэхдээ хурдлуулах боломж бас байдаг. Гиснээ цаасны болон дээр 10 сая гэж бичээд түүний өмнө тавьчихлаа. Ширээн дээр байгаа цаасны болон өөдөөс нь юу хэлхийг нь анхааралтай ажиглаж буй бондгор шар залуугийн зураасан нүд түүнд ямар нэгэн шин зүйл авчирхан тэр. Урд өмнө нь хизээж бодогдож байгаагүй бодол. Би яг ингэж харагддаг байсан байх та. Гэж тэр зөвхөн өөртөө сонсогдохоор хаяархан шивнэв. Энэ бодол түүний өмнө хизээч ойлгодгүй байсан нэг зүйлийг ойлгоход нь тус болжээ. Батмүх яагаад салсан гихнэр нь түүнтэй хэрэлдэж ууралсандаа шүнжин хашигдсныг мөн өөрөөс нь холбоогоо тасалж хаяад явсныг яг энэ агшинд бүрэн гүйцэд биш ч гэсэн ухаарах шиг болов. Хэдий бурууч гэлээ мөнгөтэй олж хаад яагаад иглээ уурлаад байдаг вэ наа? Гэж бодож ясандаа харамсах мэдрэмж төржээ. Дээрэс нь эхнэрийн ашгаргааныг зөвхөн тэр сонсоогүй тэмүүлэн бас өрөөндөө байсан тухай дундуур нь шургуулж байгаа. Батмүх юу ч дууралгүй сандлаас болсон өрөөний хаалгыг зөөлхөн хаагаад гарч отхон тэр. Машинд орж ирээд өрүүлний дор зоосон түлхүүрээ мушгийнхаа өмнө. Өөрөөлгэй. Тэгхэн илүү хурдан найдвартай юм байна. Иймэрхүү цагтаа нар шал хотлоо. Хэмээн бодоод машинаасаа гэрлүүгээ хөдөлж. Гэртээ орсон даруйд болд эрдний аав руу өвөөгийнх нь байршлыг мэдхээр дахиж залгав. Аав түүнтэй ярих тундургүй байсан ч гэлээ яг хаан засмал замаас салж шорон зам руу орох, тэрнээсээ аль зүг рүү явах, мөн ойнц ороход байрладаг гэх зэрэг мэдээллүүдийг нь өгчээ. Батмүх уцаа салгаад тийш хөдөлгөөр шуургайлав. Нар жаргахын алд дээр хотоос зүүн зүгийг чиглэн давхилаа. Шүн дундад үе эсрэг чиглэлийн машинуудын холон гэрэл нүд сохлох шахам тусгаас өөр онц сонин зүйл үгүй. Тэр байж болох бүх хувилбарыг тооцоолж тус бүрд нав харах хэмжээгээ хотоос гарах гэж төгжрөх зураа сайн төлөвлөсөн гэж өөрийгөө дүгнэв. Яагаад ямар шалтгаанаар юунаас болоод тэнд цаацсан байж болох мөн яагаад холбоо бариагүй тухай дотроо мундаг уран төсөөлжээ. Сүлжээгүй болцоход тэндээ амарч байл очиод зүгээр мэднэ. Машин нэвтэрсэн бол засч өгнө гэх зэрэгээр. Заасныхан дагуу давхисаар цаа талан нарагдахгүй бүглүү нарсан ойн дунд өглөө гэхэд ирж ирлээ. Машинаасаа буун эргэн тойрны ажил энд хүн ирсэн гих шинж тэмдэг ер үгүй. Түүний машинаа зогсоосон гин хэсэгт машины зам дуусхор болдог байх ажээ. Цааш өргөжлүүлж явах хэсэгтээ эргэлзэв. Эндээс хөдөлсөн бол яах вэ? Өөр газар очиод тэндээс саацсан бол энд цаг үрэх хэрэг байна уу? Гэснэ. Юу ч гэсэн хүн байвал очиод асуугаад үзэх үү гэж хэсэг зур тэнэгэлзэж байтал модон дээрээс нэг хэрэм нарийнхан мөчр хуглаад газар руу ногчов. Баг зэрэг цочц хийгээд мөчр унсан зүг харцаа шилжүүлвэл тэр мөчр шууд газар унсангүй. Ямар нэг хатуу бит дээр унах шиг тор гэж дуурайд түүндээ ойж хажуу талд нь нуунав. Батмүх газар унсан мөчрлөө биш тэр тор гэж дуурсан биетээр анхаарлаа төвлөрүүлв. Машин байна гэж бараг орилох шахам хэллээ. Машиныг мухар замаас 20 орчим метрийн зайд шилмүс мөчр гэргээр байн аргагүй хуучжээ. Баруун толных нь үзүр баг зэрэг цухуу гагуулсан бол доор нь машин байгаа нь мэдэгт хэрэг байлаа. Түүний тооцсон хувилбаруудаас өөр хувилбар, бүр нэлээд ноцтой хувилбар болохыг тэр шууд ойлгов.
Тэгээд машиндаа байсан хамгийн том зэвсэг болох хүрзийг бариад ойн гүн рүү түргэн алхлаа. 20 орчим минут явсны дараа нэгэн ойн цорхоо болон хуучин байшинд хурж иржээ. Тэгээд удаанаар болгоомжтой гэгч нь хаалгыг нь тогшив.